TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн манай ээлжит нэгэн дугаар эхэлж байна. Тэгээд та бүхэн дуглан суугаад намхан хөгжим сонсонгоо амьдралд хэрэгтэй чухал сэдвүүдийн талаар бидний ярилцахыг сонсоорой гэж хүсэж байна. Сайн бацгаана уу, гэрлээ байна. Жимсээ маань ч гэсэн энд ирсэн байна. Тэгээд жимсээтэйгээ хөтлөх үнэхээр түшигтэй сайхан байдаг шүү. Харин тийм шүү. За 7 хоног хэр өнгөрөвдөө сонсогч танд ч гэсэн энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд яг гэрлээтэйгээ хамт нэвтрүүлгээ хөтлж байхдаа ч гэсэн би үнэхээр баяртай байдаг. Яг үнэ. Тэгээд өнөөдрийн гол сэдэв маань болохоор амнаас гардаг одоо зүйлсийн талаар ярилцах нэ. За амнаас гардаг зүйл гэд бодохоор олон зүйлүүд байдаг шүү дээ, тий. Үнэрнээс ахуулаад үг хүртэл сайн муу холдоод л гардаг, тий. Яг үнэ. За тэгээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд амны үнэр таатай байдаг ч гэсэндээ нөгөө эрүүл мэнд чухал. Тэгээд бид амны эвгүй үнэрийн талаар одоо ярилцгаар энд ирсэн байна. За яг энтэй адилхан бидний амнаас гардаг өгнүүд ч гэсэн байдаг, тий. Үг үнэхэр хүчтэй, гэр бүлийг салгааж бас хоорондын харилцааг бас нурааж чаддаг. Тийм хүчтэй байдаг штэ. Мэдээч шүү дээ, тэр амнаас гарч байгаа үг юу болоод байгааг минь илтгэж байдаг, тий. Бидний дотор юу болоод байгааг илтгэж харуулж байдаг. Тэгээ амнаас гарч байгаа үг уцаас шиг л нэг асгараал гараад идэг хэрнээ буцааж одоо оруулахад хэцүү. Зааж оруулах боломж байхгүй шүү дээ, тий. Яг тийм шүү, тий. Уучлаарай гэж хичнээн хэлсэн ч гэсэн тэр үг нь тухайн хүний сэтгэлд үлдсэн гомдол, шарах, тэр нөгөө уур хилэн хизээч уулан мөргөө арилгаж чадахгүйтэй л адилхан, тий. Харин тий. Тэгээ муу мухай доромжилсан үгнүүд олон жил нөгөө чихэнд өрүүлнө сонсогцоор байдаг, тий. Зүр сэтгэлд үлдчихдэг болохоор үгчтэй гэж бас ярьдаг. Үнэн шүү. Тэгээд бид нар хүүхдээ ер нь тэнийг заваан муухайг өөр юу гэдэг янз бүрийн муухай үгээр хэлээд авах юм бол аяндаа л тэр одоо нэг бид нарын хэлж байгаа тэр үг чинь үнэн гэж одоо тэр хүүхдэд итгүүлж тэр тухайн хүүхдийн амьдралд бараг бүрэн итгүүлж чаддаг штеп. Тэгээд тэр хүүхд нь өсөж том болох тусмаа л яг нөгөө нэг хорсон, айцтай тэр нөгөө өөртөө итгэх итгэлгүй бусдадаас итгэж чаддгүй тийм хүн болоод хүмүүжсэн байдаг тий. Харин тийм тий. Нэг ийм үг байдаг даа бадарчин явбал балагтай, батх нь суувал өттэй гэд тий. Хэдий хатуу боловч үнэн одоо үг шиг санагдаг. Сэтгэлийн шарахтай хүн бусдыг одоо үгээрээ өмхөрүүлж шархлуулж байдаг. Бусдад хэлж байгаа тэр нөгөө муухар үгнүүд нь одоо нөгөө тухайн хүнийг хэн болохыг илтгэж нөгөө тухайн хүнийг харах үнцэг үнлэмж нь эргээд маш их унжидаг тий. Ялангуяа хүүхдэд ширүүн дөрөн үгээр хүмүүжүүлнэ гэж юу нь байхгүй. Тийм шүү. За бүгдээрээ яриагаа үргэлжлүүлэхээс өмнө нэгэн сайхан Магдалины дуу хамтдаа сонсцгоё. Баяр хөөргийг амьдралд мэн амар тайвныг аманд мэн баяр хөөргийг Магдалины дүүрэгсэн босгоод мэн хамтдаа баярч унахад мэн хамтдаа гунхаш магтахад мэн ариун сүнсээрээ зүрхэн минь бууж ирдэг үнэн хайр намайг дууцныг нэгэнт би мэдсэн болохоор
буцах замгүй миний амьдрал таны дотор тантай гэж хэлэх дуртай сэтгэлмээ магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал бүгдээрээ зүрхэнд минь баяр хөөргийг амьдралд минь амар таны аманд минь баяр хөөргийг магтааны нүрээсээ Босход минь хамтдаа баярч унхад минь хамтдаа гуйхаш багтад минь ариун сүнсээ зүрхэнд минь бууж ирдэг Үнэн хайр намайг нүцний би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор тантай гэж хэлэх дуртай сэтгэлээ магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан нэвтрүүлгүүдийг дандаа бэлтгэн хүргэдэг байгаа. Эмэгтэй та бол энэ дэлхийн хамгийн онцгой хүн шүү гэж хэлмээр байна. Тэгээ яг энэ нэвтрүүлгээр дамжуулаад эмэгтэй танд өөрөө өгөөчтэй ямар нэгэн зүйл амьдралд чинь тустай ямар нэгэн зүйлийг өгүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бидэнтэй хамт үргэлжлүүлэн нэвтрүүлгээ хүлээн авч сонсоорой. Тийм шүү. Тэгээд би нөгөө жимсээ найзхан гэр бүлээр маш их бахархдаг. Ер нь ямар нууц мууц байгаа даа бидэнтэй хуваалцаач. Ааха. Гэ ямар нэгэн нууц гэдэг ах юм байхгүй. Зүгээр л ингэн штэ. Миний бодлоор бол гэрээхэнтэйгээ яаж ярих вэ гэдэг дээр л ер нь анхаарч хэрэгтэй дээ. Дууны өнгө аяс хэлж байгаа үгэн дээр. Ер нь чи нэг бодоод үзтээ хөө. Эмэгтэйчүүд бол нөгөө бусдад нөлөөлөх чадвар хамгийн өндөр гэж ер нь яригддаг штэ. Ер нь хамгийн өндөр хүмүүс штэ. Тэгээ хүүхдүүд яг ээж хүн юу хэлж байгаа бас хэлснийхаа дагуу хийж байгаа эсхийг ер нь байн ажиглан харж идэг тий. Тэгээ ерөнхийдөө болохоор миний нэг зарчим болохоор ам алдвал барьж болохгүй буцааж ам руугаа хийж чадахгүй гэдэг зарчмыг ер нь барьдаг гэхөө. Тийм байна. Бид яг одоо үг ямар хүчтэй тухай ярилцж байна. Тэгээд уурын мунхагаар одоо бодолгүй хэлсэн үгнүүд маань одоо бидний болон эргэн тойрны хүмүүсийн маань зүрх сэтгэлийг бүр нэг жадалж байгаа юм шиг тийм их өвдөгдөг тийм. Өөрийнхөө үн цэнийг бас юу ч биш юм шиг бас болгож чаддаг.
байгаа. Тэгээд хэдүүлээ нэг эмэгтэй түүхийг сонсъё. Тэгээд би бас та бүхэндээ энэ түүхийг нь зөвхөн шууд уншаад өгмөр санагдчихлаа. Тэгээд би уншиж өгье. За. Тэр эмэгтэй маань ингэж хэлсэн байна. Миний санаж байгаагаар энэ бүх зүйл намайг бага байхад эхэлсэн санагдгаа гэж байна. Тэгээд ээж аав хоёр маань намайг муу байна. Хизээ хүн болно да гэж байн хэлдэг байсан. Юу ч хийж байсан тэдний санаанд хүрэхгүй, үзээд үгүй гэсэн ч олдохгүй. Зүгээр л тэр хоёрыг харсаар байгаад л одоо сурсан юм маань өөрийг нь хүндлэхгүй, өрөөлөгч боддгоо тийм хүн болгож сурсан байлаа гэсэн байна. Тэгээд үргэлжлүүлээд өсөж том болоод би нэг сайхан залуутай танилцваа. Нэг л их удалгүй бид хормаа хийсэн. Эхэндээ би гэдэг хүн ад жаргалаар бэлхэж бүх юм сайхан байлаа. Нэг их удалгүй хамаг одоо зүйл маань өөрчлөгдөж эхэлсэн. Би биенээ хайрлахаж болж эхэлсэн. Хүндэл гэдэг Тэнгэрийн үүршгэл харьлаж байгааг одоо мэдэрч исэн. Тэгээд бод сууснаа би өөрийн гэрлэлтэд яг л эцэг эхийнхээ одоо гэрлэлт шиг байгааг анзаарсан. Бид хоёр хоёулаа л хүндлэл, итгэлцэл алдсан байгаагаа ойлгож байсан. Тэгээд цаашаа найдах юм надад байна уу гэж энэ захиагаа одоо энэ түүхээ эмэгтэй маань өндөрлсөн байна. Тэгээд эндээс харахад үгчтэй гэдэг шүү дээ тий. Ингээд бүр амар одоо үгээр дамжуулаад хүнийг маш их хэцүү болгодог. Бөөн сэтгэлийн шарах, мартахын аргагүй одоо муухай үгсүүдээр дамжуулаад одоо сэтгэлийг шархалж эвдэрдэг, найдах зүйлгүй болд юм уу даа гэж бас бодогдож байна. Тийм шүү. Энэ нэмэгтэй түүхийг харахад л хүний амьдралын яг ирээдүйд хүний хэлж байгаа үг, яг өсөх үед нь хэлж байгаа үг бас хэрхэн нөлөөлж байгааг бүгдээрээ харж олж байна тий. За тэгээ бүгдээрээ хамтдаа чимгээгчийнхаа ярихыг сонсъё. Тэгээ чимгээгч маань сайн ээж, сайн эхнэр бас бурхны үгийг маш сайн мэддэг, маш сайн зөвлөгч байгаа тий. Тэгээд хамтдаа бүгдээрээ чимгээгчгээ сонсцгоё. Миний санаж байгаагаар энэ бүх зүйл намайг бүр бага байхад эхэлсэн санагдаж байна. Ээж аав хоёр намайг байнга л муу байна, хизээ нэг хүн болно доо гэж хэлдэг байсан. Юу ч хийсэн байсан тэдний санаанд хүрэх, үзээд үгүй гэсэн ч олдохгүй. Зүгээр л тэр хоёрыг харсаар байгаад сурсан юм маань өөрийгөө хүндлэхгүй, өрөөлөгч боддоггүй тийм л хүн болохыг сурсан байна лээ. Өсөж том болоод би нэг сайхан залуутай танилцваа. Нэг ч удаагүй бид хурмаа хийсэн. Эхэндээ ч би гэдэг хүн аз жаргалаар бэлхэж бүх юм сайхан байлаа. Нэг их удалгүй бүх юм өөрчлөгдөж эхэлсэн. Би биенээ хайхархааж болж байна. Хүндлэл гэдэг Тэнгэрийн үйл шиг арилж байгааг харж байлаа. Тэгээд бодож суух нэ. Би өөрийн гэрлэлтэд яг л эцэг эхийнхээ гэр шиг болгож байгаагаа харсан. Бид хоёр хоёулаа л хүндлэл, итгэлцлээ алдчихсан байгаагаа ойлгож байсан. Тэгээд цаашаа найдах юм байна уу? Найдвар доторх эмэгтэйчүүд байгууллагын маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгээд хамтдаа чимгээгчийгээ сонсъё. Тэгээд чимгээгч маань сайн ээж, сайн эхнэр, бас бурхны үгийг маш сайн мэддэг эмэгтэй. Тэгээд чимгээгч маань нэвтрүүлэгтээ тавтаймаар л. За баярлалаа. За сонсогчид маань сайн байцгаана уу? Энэ нэвтрүүлэг та нартайгаа байгаадаа үргэлж талархдаг шүү. Ер нь бол үг гэдэг ямар хүчтэй вэ гэдгийг бүр шууд дахиад илүү нухацтай ярилцъя гэж бодогдож байна. Эмэгтэйчүүд бид нар ер нь үгийг яаж ашиглахаа мэддэг болов. За ямар тааж судалгаанаас харах юм бол өдөрт 20,000 орчим үг ашигладаг гэсэн байна. Энэ нь эрчүүдээс 3 дахин их гэд бодтоо. За тэгэхээр харин энэ эрэм ялгаагүй та нарын нэг хэсэг одоо бурхны үг гэж юу болох талаар анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. За та нар маань мэдж байгаа юу? Библийг бурхны үг гэдгийг. Энэ ном бол тэр чигээрэл бурхны үг шүү дээ. Бидэнд зориулсан захидал. За маш их суралцах зүйл байгаа энд. Библийн үг таныг доройтуулах, муу гэдгийг чинь ойлгуулах биш, харин ч тус дэм урам зориг өгөхийн тулд байдаг, тийм ээ.
Библийн эхний хуудсыг нээгээл Бурхны үг ямар хүчтэй байсан талаар уншдаг. Гэрэл бий болог гэж Бурхан хэлэхэд гэрэл гэгээ бий болж байгаа. За бид дүр төрхийнхээ дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэднэр далайн загас огторгуун шувууд, мал адгуус бүх газар дэлхий газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж хэлсэн бүгдэнд бий болдог. За Бурхан ингэж тэр үгийнхээ хүчээр биднийг бүтээсэн. Тэгэхээр гайхалтай байгаа үстэй. Үгээрээ эрэм хүмүүсийг бүхэл бүтэн ертөнцийг бүтээсэн байх шүү дээ, тийм ээ. Бурханы амнаас үг гармагц тэр нь биелсэн байдаг. За бас нэг гол зүйл нь хүн Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн гэж юм л та. За тэгээд цааш нь ингээд Библиэр эргүүлээд үзэх юм бол Бурханы үгийн талаар их сонирхолтой зүйлүүдийг сурч авах болно. Эхэнд үг байсан ба үг Бурхантай хамт байсан агаад үг нь Бурхан байв гэсэн байдаг. Нэвтрүүлгийн эхэнд нэгэн эмэгтэй тухай ярьсан да. Түүний хувьд сэтгэл нь маш гүн шархалсан болохоор надад одоо найдах юм байна уу гэж асууж байсан шүү дээ, тий. Тий. Найдвар байгаа гэж би бол баттай хэлнэ. Сонсогчид минь ээ, та нарт ч гэсэн би бас энийг хэлж байна. Есүст бүхэл итгэл найдвараа өгөх юм бол тэр өөрөө бидний амьдралыг дотроос нь өөрчилж, за зүрх сэтгэлийн шарахыг тэр эдгэн. Петр 2:24-д бид түүний шарахаар эдгэрсэн гэж бичсэн байна. За Есүс бидэнд бусдыг уучлах талаар заадаг, тийм ээ. Эфес 4:23-д оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж, үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. За уурлавч нүгэл бүү үйлд, уур хилэн дээр чинь нар бүү жаргаг гэж Есүс хэлсэн байна. За тэгэхээр хэдүүлээ бодит амьдралын жишээг авъя, тийм ээ. Та санаатай, санаандгүй хүүхдүүдтэй муухай үгээр дайрч давшилсан тийм байдлыг үзүүллээ, муухай үг хэллээ гэж бодъё л доо. Тэгчгээд та юу хийдэг вэ? За та Бурханаас чин сэтгэлээсээ гуйвал Бурхан танд гэр бүлээ босгон байгуулдаг хэл яриаг өгнө. Одоо гэрийнхэнтэйгээ маргаж унагадаг биш, харин жинхнээсээ босгон байгуулдаг тэр үгсийг танд зааж өгөх болно. Дахиад хэлье. Хэрвээ бид гуйвал гэр бүлээ аядуу тайван байлгахад Бурхан тусалнаа. Бурхан үнэхээр агуу хүчтэй. Тэгээд түүний үг ч гэсэн маш хүчтэй. Бидний үг ч гэсэн шархлуулах бас эдгэх хүчтэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөөд залбирая. Хэлж байгааг минь анхааралтай одоо хянамгай мэрэгэн ухаанаар сонсоод одоо Бурханаас говийн залбираарай гэж хүсэж байна. Бурхан эцэг минь ээ, өнөөдөр би таны өмнө ирж байна. Таныг үнэхээр хүч чадалтай болохыг би ойлголоо. Би тань руу эргэж зөвхт амьдралаар амьдрах нь таны зорилго юм байна гэдгийг би ойлголоо. Үүний төлөө та өөрийн хүүгээ энэ дэлхий рүү үлгээж золиос болгон өгсөн юм байна. Бурхан аав минь надад туслаач. Бусдад хэлж байгаа үг, хэл яриа маань тус нэмэртэй эрүүл харилцааг бий болгодог байхад минь надад туслаач гэж Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Эмэгтэйчүүдэд онцгойлон зориулж хичээнг болон бидний бэлтгэдэг радио нэвтрүүлгийг чих тайван сонссон сонсогч танд баярлалаа. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараар бүгдээ хамтдаа уулзцгаая. Та нараасаа олон сайхан түүхүүд сонсох байхаа гэж найдаж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх хаягаар та бидэнтэй холбогдож өөрийн санаа бодлоо чөлөөтэй хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд тэр хүртэл түр баяртай. Бурхан таныг ивэх болтугай. Бурхан таныг ивэх. Тэгээд сонсож байгаа хүн бүртээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээрээ иргэн уулзцгаая.
та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.